Уулуурхан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд ашиглаж болох шинэ технологиг Герман болон Австралийн эрдэмтэд танилцууллаа. Хүнд хор нөлөө багтаа автоматжуулагдсан лабораторийн төсөл болон тоног төхөөрөмжийн илэгдлийг нөхөх лазерын технологиг танилцуулсан. Хэрвээ шинэ технологи Монголд нэвтрвэл уулуурхан салбараас гадна бусад машин механизмын оролцоотой үйлдвэрлэлд ч ашиглаж болно. Уулуурхай болон хүнд үйлдвэрлэл бусад салбарт ч тоног төхөөрөмж өргөнөөр ашигладаг тимч байх шаардлагатай. Тухайн тоног төхөөрөмжийн эд анги илэгдэх хуучрах тохиолдолд шинээр авах эсвэл засаж сэлбэх хөрөнгө мөнгө шаарддаг. Энэ асуудлыг шийдэж болох технологи гарсан нь лазераар илэгдсэн хэсгийг нөхөж шинэ мэт болох арга байна. Үүнийг Германы талаас танилцууллаа. Уулуурхай салбарын техник технологиг шин шатнд гаргах технологи гэж тодорхойлж байна. Монголын уулуурхай компаниуд болон бусад аж үйлдвэрийн томоохон үйлдвэрүүдэд хэрэгтэй ийм технологи байгаа. Ягаад гэвэл энэ тоног төхөөрөмж уулуурхай компаниудын тэр насос, экскаваторын шүүд, бульдозерын шүүднээс ихсүүлээд энэ илэгдэл маш их байдаг. Энэ юун дээр бол энэ технологиг ашиглахад бол их сайн технологи, хэрэгтэй технологи, эдийн засгийн хувьд ч гэсэн, үр ашигын хувьд ч гэсэн маш сайн технологи гэж үздэг. Илэгдсэн эд ангийг нөхөх лазерын шинэ технологи тоног төхөөрөмжийг Монголд оруулж ирэхэд хувийн аж ахуйн нэгжүүдийн оролцоо чухлаа. Бас нэг танилцуулагдсан технологи бол өнөөдөр BHP Billiton, Rio Tinto компаниудын ашиглаж эхэлсэн автоматжуулсан лабораторийн төсөл байна. Австрали улсад санаачилсан энэ лаборатори манай улсад нэвтэрснээр хоёр хөрш болох Хятад Оросын холбооны улсаас технологийн хувьд зарим талаараа алхам мурагшлах боломжтой гэж үзэж байна. Уулуурхай салбарт ашигт материалын дээжийг дахин шинжлэх ёстой байдаг юм а. Лабораторид шинжилгээ хийж байгаа хүмүүс гар аргаар, механик аргаар гүйцэтгэдэг учраас хортой байдаг. За жишээ нь яванда хүнд металл биед нь хөрөмтлөгдөж сөргөөр нөлөөдөг. За тэгэхээр тэр хүн шууд өвчтөй болж байгаа гэсэн үг. За тиймээс шинэ технологи болох автоматжуулсан лабораторийг уулуурхай салбарт нэвтрүүлэх шаардлагатай. Хүний шууд оролцоотой лабораториос илүү автоматжуулсан лаборатори нь үр дүн зөв, алдаа багатай. Өнөөдөр BHP Billiton, Rio Tinto компаниуд үүний үр дүнг үзүүлж байна. Автоматжуулсан лабораторид ажиллах хүний оролцоо багтааж мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай. Тухайлбал хийм дээжний компьютерийн мэргэжилтэн Монголд бэлтгэж болох юм байна. За Герман Монголын хамтарсан ашигт малтмал технологийн их сургуульд танилцуулагдсан технологиг нэвтрүүлэх нөхцөл бүрдсэн гэж тооцож байна.